Кино шууд ойрох орнуудад хэсэг цэргүүд бололтой нөхдүүд нэг эвгүй гарыг барьсан байгаагаар харагдана. Тэгээд эвгүй нөхрийг арав толгоос өмнө хүссэн зүйлийг нь хэлэхгүй юм бол цааш нь харуулна гэж байна. Тэгсэн нөгөөдөг чинь амаараа гарнаа цалгачихжээ. Энийг төрүүлж анзаарсан нэг ажилтан даргаа хоошин түлхээд өөр аим өргөдлөө. Амьд үлдсэн нөхрийг каалахад гих ба нэг л төлөвлөөгүй зүйл нь болсон бололтой. Ямар ч гэсэн Ричард, чи одооноос Ланселот боллоо. Харин би энэ хэргийг өөрөө шийднэ гэж байна. Дүрс солигдож каалахад өнөө амиа алдсан ажилтны гэрт нь ирчихсэн эхнэрт нь нөхөр нь амиа алдсан гэхээс шалтгааныг хэлж чадахгүй нэ. Ажлын нууц гэдэг. Тэгээд нөхөрт чинь би хүртээ. Хэрвээ та энэ тэмдгийг авбал би танд хэрэгтэй үе чинь тусалж чаднаа. Та Twilight бол Enigma кино гэдэг кодыг хэлэх хэрэгтэй шүү гэсэн. Нөхрөө алдаад хямарсан эхнэр бол уурлаад авахгүй байгаа юм. Тэгэхээр нь тэнд тоглож байсан хүүхэд нь өчгөөд яваад өгдөг. Хэрвээ надтай Twilight-ийг Enigma кино хэсэг талаар мэтгэлцэх гэж байгаа бол хувьч чатгш. Хотлоо. За, юу яцхан та? Киногоо үзэж байж байгаа зү? Энэ удаа Kingsman гэх киног ярьж хөр бэлдлээ. Хэрвээ манай контент танд таалагддаг бол subscribe дарж дэмжээрэй. Баярлалаа. Энэ үйл явдлаас хойш 17 жилийн дараа нэг профессорыг амьдралын хугацаанд дарагдаж үсээ алдсан 5 хөөр хилтэй халдсан ир барьсан юм. Тэр хүндээ профессор би таныг ерөөсөө гэмтээхгүй. Цаанаасаа угаасаа тийм тушаал өгсөн. Харин би танд 62 оны янзын виски авчирч өгье гэд байж байсан. Хаалгануудад нэг нөхөр орж ирээд бүгднийг алаад хаялаа. Энэ нөгөө киноны эхэнд гардаг Ланселот гэх ажилтан байна шүү дээ. Вискиг нь уугаад би таныг аврахаар ирлээ гэсэн дахиад нэг нөхөр хаалгануудж байна. Тэгтэл Ланселот гинэд голоороо хуваагдчихлаа. Яаж хуваагдчих уу гэж бодсон хөлөндөө сэлэмтэй нэг амар эмэгтэй байна. Хөдөлж байгаа эдрэн ч. Тэгээд цагаан хэрэгсэл авчираа цогцуудыг бүгднийг хучаад өнөө хаалганы цаанд байгаа хүнээ орууллаа. Тэгсэн This mother what? English motherfucker. Энэ бол Самуэль Л. Жаксон байв. Энэ жүжигчин карьерийнхаа туршид 171 удаа motherfucker гэж хэлсэн байдаг. Тэгэхээр кинон дээр хэлсэн бүх үгэнд нь авсан цалингийн тооцож үзвэл ах хүү зөвхөн энэ үгийг хэлснээрээ 1,160,000 доллар хийсэн байгаа юм. Нөгөө талд өнөө гаалахад Kingsman гэх тайлбар руу орж байна. Одоо монголоор оёдлын газар гэх юм уу? Тайлрыг Kingsman-ийн нууц уулзалт зүүмээр хийчихэд тэд бүгд Lancelot-ын төлөө хундаг өргөөд дараагийн Lancelot-ыг тодруулах ажлаа эхлүүлдэг. Тэгэхдээ нууц ажилтнууд бүгд нэг хүнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлж тэндээс нь шалгаруулж авах юм байна. Уулзалтын дараа Kingsman-ийн дарга болон Галахад бас манай Mark Strong ахын бүтээсэн Merlin гэх дөрүүд Lancelot-ыг яаж амаа алдсан ярих ба эртнээс л нэг биологийн зэвсгийн хэргийг Lancelot ажиглаж байж. Нэг төрлийн нарийн бодис хүний биед нэвтэрч хүний уур хилэн өдөөж удирдах байгаа гэж одоохондоо таамаглаж байгаа юм байна. Ингээд уур хилэндээ захирагдсан хүмүүс нэг хөнөөсөн хэрэгүүд олон гарчээ. Одоохондоо хэн яг энийг үйлдэж байгааг нь мэдээгүй ч өнөө профессорын талаар бол мэдсэн байдаг. Манай профессор бол хэрвээ хүн төрлөختөн ингээл яваад ах юм бол дэлхий дээр галуу юулын шүү ухааны юм ярддаг нөхөр юм байна. Тэгээд болоогүй манай хүн зүгээр хичээлээ заагаад явж байгаа юм байна лээ. Харин энэ хэргийг каалахад хүлээж авахар болсон ба тэр хүндээ бас өдөрлөг Артур тагаа жоохон түнжин муутай юм байна. За энэ нэг балан амдрынаас хойш Kingsman гээд юу яриад байна гэж бодож байвал тэгэхээр каалахад энэ хэдийн ажилтдаг байгууллага бол Kingsman гих бүр тагнуул нууц албаныхан ч өөрсдөө мэдэхгүй Английн маш том нууц ер нь л хаадын удмын нөхдүүд эдэртэй харилцдаг тагнуулын алба шиг газар юм. Яг гоо олонний нүдэнд Kingsman гих сайхан тайлрын газар гэдгээрээ л танигдсан. Дүрс солигдож нэг залуу гарч байна. Энэ нөгөө амиа алдсан ажилтны хүү байна. Түүнийг X гэх ба ээж нь Дин гэх танхаа нөхөртэй хамт амьдардаг болсон юм байна. Ер нь энэ гэр бүлийн амьдрал урууджээ. X бас саяхан дүүтэй болсон юм байна. Хараас Дин нь үл бүдэг нөхөр бөгөөд өөрийн гэсэн бүлэглэлтэй болохоор X олон зүйл хэлж чаддаггүй ээж. Уушин газар уялуудаараа сууж байхдаа Дины хүмүүсийн дэргэд Динийг доромжлоод албаар маргалдаж байгаад машиныхын түлхүүрийг авчихдаг. Дины хүний нүдэн дээр 15 эргэж үзүүлээд машиныг аваад явлаа гэсэн цагдаад хөөгдөөд буцаад явв. Цааш төв замаар ухарч цагдаанараас яваад солиотой. Ингэж явхдаа болон чахагдаж ховын сав мөргөөд X-ийн маань үеэлүүдэд зугтаа би өөрөө зогцуулна гэд цагдаагийн машиныг очоод мөрөгчгдөг. Цагдаа нар ч ээждээ 18 сараар оройн хоолндоо орой итнэ гэдгийг хэлдээгээд нарсанд орхон тодорхой болжээ.
Тэр үед манай хүн нөгөө зүйлтээ гаргаж ирээд зүйлтний арын дугаар руу залгаж Twilight бол энэдмийн кино гэж хэлээд надад асуудал тохиолдвол энэ дугаар руу залгаарай гэсэн юм л та. Би асуудалд орчихлоо гэж хэлв. Удалгүй цагдаа руу нэг дуудлага ирж X-ийн шууд л суллагдлаа. Гадаа нь Калагад хүлээж байна. Түүнд өнөө зүйлтэйг бага багт ч өгсөн хүн гэдгийг хэлээд албаг пиавуухаар боллоо. Калагад X-ийн хувийн эргийг үзчихээ. Манай хүн чинь уг нь хичээл номонд их сүрхий, спортын талдаач маш сайн IQ өндөртэй юм байна. Бас тэнгисийн зэрэгт хүрдэд алба хааж байсан. Ээж нь аав шиг амиа алдахгүй гэхээс айн тэнгисийн зэрэгээс гаргачихж. Ер нь бол потенциал өндөртэй гэхдээ амьдралын боломжиндоо дарагдчихсан юм байна. Тэгж байтал гаднаас дийний хүмүүс орж ирээд X-ич та одоо явсан дээр байх гэд дийний хүмүүстэй үлдэх гэж байсан нэг нөхөр Калагадыг өдөөд дийний хүмүүсийг ёстой будаа олгож байгаа юм. Ер нь ягаад будаа юм бол? Тэгвэл арай өөрөөр хэлээ л дээ. Дийний хүмүүсийг ёстой цөв юм болгож байгаа юм. Дуусчхад Калагад уучлаарай жаалаа. Чи энийг харах ёсгүй байсан юм. Би ойрдыг ууртай байгаа болохоор ингэх хэрэгтэй байлаа. Саяхан нэг найзаа бас алдсан. Гэж хэлээд ой санамжийг устгах гэж байсан. X би ерөөсөө таныг матахгүй. Би өмнө нь хэнийг ч матаж байгаагүй. Худлаа гэвэл шалга гэд арайч ой санамжаа устгуулсангүй. Гэртээ очиход нь уушин газар юу болсон сонссон тийм X-ийг барьж аваад гөвж байсан хаанаас ч юм дуу гарч X-ийг тавиа гэж байна. Галагад X-ийн хувцсан дээр нэг жижиг чип суулгачихжээ. Тэгээд дийнд X-ийг явуул эсвэл чамайг үлдсэн насаар чин шоронд хийх хэргийн баримт надад байна гэв. X-ийг нөгөө Kingsman-ийн оёдлын газар иргэнэ. Очиход Калагад би энэ толинд чадварлаг сайхан сэтгэлтэй яриг харж байна. Хэрвээ чи амьдралаа өөрчлөхийг хүсэж байвал би чамд Kingsman болох санал тавьж байна гэж байна. X-ич надад өөр сонголт байгаа гэж үгээ зөвшөөрлөө. Тэд хамтдаа нуус метрогоор Kingsman-ийн төв байр руу очлоо. Ингээд дараагийн Ланселотыг шалгаруулах ажлын ярилцлага эхэлж байгаа юм. Мерлин бүгднгийнх нь өмнө цогцсны уут харуулад хэрвээ Kingsman-ийн үйл ажиллагааг гадагш задруулвал энэ уутанд ойр дотны нэг хүн ч орно гэдэг. Тэгэхээр би ажлын ярилцлага гэж хэлснээр буцааж явлаа. Уул нь техникли ажиллах авах байгаа л да. Тэгтэл л жоохон харгас юм. X-ээс бусд нь бүгдээрээ л том баян гэр бүл сайн сургуулиас гаралтай залуучууд байв. Тэрүүгээрээ Gen 3 X-ийг гадуурхаж байлаа. Чи өмнөх 7 хоногт Макдоналдс надад үйлчилсэн залуу байна тийм үү? Харин түүний шинэ найз Roxy болон Amelie хоёр тэднийг битгий тоо гэдэг. Дүр солигдож өнөө профессортой уулздаг Валентайн гих дүр гарч ирнэ. Нэг хүнтэй юм яриад сууж байна. Ер нь бол Валентайн дэлхийн хамгийн баян бас ухаантай хүн бөгөөд тэрээр энэ аажмаар мөхөл рүүгээ явж буй дэлхийг аврах санаа олсноо ярьж байна. Хамгийн сонирхолтой нь манай хүн цагаан ордны дэргэд байна. Нөгөө талд манай хэдийн гүн ойрны үеэр өөрөө усаар дүүрч эхэллээ. X-ийг шоолоод байсан Чарли гэдэг нөхөр 0 гэх бол Roxy шүшүүрийн хоолойг нь. Тэгээд бүгд 0-ийн хэсэг рүү сэллээ. Харин X-ийг бүр балмагдаж орхилоо. Тэгээд хаалгыг нээх гэж нэгүцлээ. Энэ хооронд бусд нь шүршүүрийн хоолойг 0-ийн хоолойд залгаж хүчил төрөгчтэй боллоо. Хэцүү байдалд орсон X-ийн маань нөгөө талын толийг шалгаж үтсэн нэг л биш болоод явчлаа. Ингээд толийг хагаснаар өрөөнөөс гарч чадлаа. Хэдий гарцыг олж чадсан ч энэ даалгавар нь багийн ажил байсан гинэ. Өрөөрөө харахад Амелия амиа алдсан байв. Маргааш нь бүгдийг зоглуулад энэ шалгаруултын үеэр хамтрагчаа болгох нохоогоо сонгов. X булдаг сонгосон гэж бодтол яг үнэндээ хятад хав сонгочихжээ. Харин Галагад нөгөө профессортой уулзах ба чихнээс нь байтал гэнэт дэлбэрчихлээ. Дараа нь Валентины хүмүүс орж ирэх ба манай хүн тэр газрын дэлбэлээд зогтож дөнгөлөө. Үүнийг Валентин хараад сууж байх ба ер нь өөрийг нэг тагнуулын байгууллага мөшгөөд байгааг гадарлчихлаа. Тэгээд үйлдвэрлэлийн хүчээ 2 дахин нэмгэнэ. Түүний үйлдвэр сэм үйлдвэрлэж байгаа юм байна. Дараа нь Шведийн хатан болон ерөнхий сайдтай уулзаад байж байна. Валентин ажлын санал тавьсан бололтой хатан татгалзах ба түүнийг орчихдог. Харин ерөнхий сайд түүний тавьсан саналыг хүлээгээд авчих шиг боллоо. Тэгээд түүний хүзүүнд нэг зүйл суулгаж байна. Энэ хооронд X жижиг хавтайгаа даалгавар биелүүлсээр шилдэг 6-ад үлдэж чадлаа. Энэ хооронд Калагад эдгэж профессорын чихний арын суулгацаар Валентиныг олж мэдлээ. Валентин энэ 7 хоногт интернет сүлжээнд үнгүй сэмэ гаргасан юм байна. Эхлээд ямар ч гэсэн түүнтэй уулзах хэрэгтэй юм байна. Тэгээд эх 7 хоногт Валентинид болох нэг үйлчлэг дээр Галагад зүсээ уургаж очихоор боллоо. Ланселот болох шалгалтын хувьд энэ удаа шүхрээр тодорхой байршилд буух ёстой. Roxy харин өндрөөс айдаг юм байна. Бусдынхаа араас твдэж үсэрлээ. Замын тал хүртэл явах амархан байлаа. Мерлин тэдэнд нэгэн шүхвэргүйг хэлэх хүртэл шүү дээ. Хэд өндөрт шүхрээ задлжуулахгүй дайсанд баригдана гэсэн үг. X-ийн төлөвлөгөөгөөр хосоосороо болох гэсэн ч Rufus айхтаа шүхрээ татлаа. Сондгоо болсон болохоор тойрог болохоор болов.
Тэгээд нэг нэгээрээ шүхрээ татаж эхэллээ. Явн явсаар Roxy, X хоёр үлдэв. Гэхдээ хоорондын зайн хэд холтуул нэгэндээ хүрхсээр байтал хэд дор бүсэд нэвтрлээ. Нэг юм нэгэндээ хурж Roxy шүхрээ таttал дэлгэгдэж байна. Ингээд амжилттай газартлаа. Дараагийн шатанд Charlie, Roxy, X 3 үлдлээ. X намайг өхүүлж болохоор ганц хүн гэж бодсноо гэхэд Merlin шүхрийн татаж үзүүлв. Харин Калахад Валентины санд хөрөнгө оруулах хүний дүрээр уулзлаа. Ганц олж мэдсэн юм нь нэг эсэргүүцэгчдийн сүмийн талаар байв. Манай гурвын дараагийн даалгавар нь нэг бүсгүйгийн толгойг эргүүлж мэдээлэл авах байлаа. Гэхдээ тэдний уух юмд юм хийсэн бололтой. X-с ирэхэд түүнийг галт аргины замаас хүлчихсэн Kingsman-ийн талаар хэл эсвэл үхэн гинэ. X шир заагаад ам алдсангүй. Энэ нь шалгалтын нэг хэсэг байсан юм. Charlie харин тэр дороо Kingsman-ийн талаар хэлж шалгалтанд дунлаа. Сүүлийн шалгалтанд Roxy X 2 үлдлээ. Түүний сүүлийн даалгавар нь нохоогоо алах байв. Ядаж байхад нохоо нь яг урдаас нь ихцэлж хараад байна. X маань чадсангүй буугаа өгсөн бол нөгөө талд буун дуу гарч байна. Ингээд дараагийн Lancelot Roxy болж чадлаа. Харин X маань уурандаа гадаа байсан машиныг хулгайлаа зогтчихлаа. Гэртээ ирэхэд дүү нэлээд том болчихсон. Тийм харин ээжт нь гар хүржээ. Манай хүнж машинтайгаа очиод яг учрыг нь олох гэж байсан. Машин өөрөө хаа нэг дэшээ яваад өглөө. Калахад машиныг нь удирдах өөр дээр авчирчээ. Тэр ганц нохоо жалж чадахгүй. Дээрээс нь машин хулгайлж намайг хүнд байдалд орууллаа. Үүнийг нь сонссон X-ийг та энэ ажлын төлөө хөөрхий нохоог алсан байна гэхэд манай хүн 0 дахь нохооны чихэмлээ харууллаа. Яг үнэндээ тэр буунд нь сум байгаагүй юм байна. Бас эхний даалгавар дээр нас орсон Amelia яг үнэндээ Kingsman-ийн ажилтан гэд хинж өвхөж өргөдөөгүй юм байна. Энэ үед Валентин өнөө сүмд нэг туршилт хийх гэж байгаа гэсэн мэдээлэлэрч Калахад явах хэрэгтэй боллоо. Нөгөө сүм дээр очисон Валентин байдаггүй. Тэгэхээр нь явах гэсэн сүмийнхэн гинт бүгдээрээ босоод ирлээ. Валентин энэ бүхэн сүмийн нөгөө талаас хараад байж байна. Тэгэхээр нөгөө хар мянган олон үнгүй сэм нь хэдэн тэрбум хүнд хүрээд одоо энэ сүмд байгаа Валентины сэмийг хэргэлдэг хүний утсан дээр дохио ирээд энэ радио идэвх дохио нь хүний уур хилэн харгас чанарыг гаргаж ирэх юм байна. Дохио сүмд даяар тархаж бүгдээрээ нэг нэгнээ хөнөөж эхэлнэ. Калахад хүртэл удирдлагаа алдаж сүмийн бүх хүнийг алчдаг. Сүмээс гарч ирэхэд сая нэг ухаан орохт нь Валентин хүлээж байх ба манай хүнийг тэр дор нь буудаад алчдаг. Тэгэхээр Валентин энэ сэмээр дамжуулан ер нь бол хүмүүсийг өөр өөрөөр нь устгуулад хүний нөлөөгөөр устж байсан дэлхийг аврах төлөвлөгөөтэй байгаа юм шиг байгаа. Бараг л таанаас огоц. Энэ бүхэн харсан X Артурд юу болох гээд байгааг хэлэх ба Артур ч зохих дээд талын хүмүүст мэдгдсэн. Бидний үүрэг одоо дууссан гин. Ингэж байхад нь Артур чихнийх нь арын суулгацыг харчихав. Ингээд түүнийг Валентины хүн гэдгийг мэдлээ. Артур түүнд хортой виски өгөхдөө анхаарлын сатааруулж тэр хооронд нь вискиг нь сольчихлоо. Ингээд Артур ч өглөө. Одоо зөвхөн Merlin, Roxy, X 3 үлдсэн ба 6 цагийн дараа долгион дэлхийд даяар тархаж хүн төрлөختөн өөрөө өөрсдийгөө устгаж эхлэх юм байна. Харин Валентин өөнөөс өөрийн хөрөнгө оруулагч болон том нөлөө бүхий хүмүүсийг хамгаалах байр бүтээжээ. Тэр газрынх нь байршил Артурын утсан дээр ирж байна. Бас тэр чихний суулгац Валентины долгионоос хамгаалдаг юм байна. Тэгэхээр Roxy жижиг пуужинтай хөөргчөөр дээш хөөрч Валентины хиймэл дагуулд ойртох бол X Артурын өмнөөс нууц байранд нэвтрэх боллоо. Нууц байранд аль хэдийн нөлөө бүхий томчуул цуглжээ. X Шведийн ерөнхий сайдыг унтуулад нүүтэнд нь Валентины компьютер руу нэвтрэх палашиг суулгав. Гэнэт ардаас нь Charlie бариад авлаа. Баян гэр бүлийнхээ нөлөөгөөр энд орж ирсэн юм байна. Түүнийг бөгжөөрөө тогон цохиулж Валентины хүмүүсээс зүгтааж эхэллээ. Энэ хооронд Roxy хиймэл дагуулд ойртож чадсан ч нэг шаарн дэлбрээд арай гэж онлоод харавлаа. Тэгээд ямар ч гэсэн долгион цацхаас өмнө хиймэл дагуулыг устгаж чадлаа. Одоо харин Merlin Валентины компьютерт нэвтрэх ёстой ба компьютерт нь нэвтрэхийн тулд гарыг нь заавал уншуулах хэрэгтэй болов. Үгүй бол 1-2 цагийн дотор өөр хиймэл дагуулд холбогдоод долгионыг цацчихна. Энэ хооронд арай гэж хамгаалагчдаас бултаж гарч ирсэн X буцаад орох хэрэгтэй боллоо. Хонглоор буцаад явж байхад Валентины хүмүүс түүнийг бүсэлж эхлэв. Merlin-ийн өмнө ч пуужинтай цэргүүд гарч ирлээ. Ингээд бүх зүйл өнгөрлөө. Валентин ч бараг хиймэл дагуултай холбогдож байна. X ч Roxy ээжт маань Динээс хол бай гэж хэлээрээ. Би бас дүүдэ хайртай. Тэгсэн нэг санаа гинэд ороод ирлээ. Валентины хүзүүний суулгацыг одоо идэвхжүүлэх боломжтой эсхийг асуув. Merlin харин энийг чадах юм байна.
Ингээд цэргүүд том нөлөө бүхий хүмүүсийн толгоогоор солиутон бороо харваж эхэллээ. Ямар ч хэлсэн амжилттай боллоо. X-ийн зогсож байсан хаалганы араас нэг бүсгүйн дуу гараад байв. Энд чинь нөгөө Шведийн хатан байна шүү дээ. Намайг авраач гэж байна. Харин X хэрвээ би таныг авруул та намайг үнсэх үү гэсэн тэрнээс чинь илүүг өгье гэж байна. Тэгтэл энэ үед Валентин чи намайг тэр тэнэг суулгацыг өөртөө хийнэ гэж бодоо юу? Одоо чи хүртэх ёстойгоо хүртнэ бацаана гинэ. Тэгээд хиймэл дагуултай холбогдчихож энэ үед Рокси X-ийн ээжтэй яриад байж байна. Түүнд хүүхдэд тусад нь өрөөнд нь хийгээд түлхүүрээ хай гэж зөвлөв. Ингээд долгион дэлхийд даяар тархаж хүмүүс хоорондоо зодтолдож эхэллээ. Энэ үед X гарч ирээд буудаж компьютероос гарыг нь салгаж чадлаа. Хүмүүс буцаад зүгээр боллоо. Тэгэхээр гарыг нь л хол байлгахад болох юм байна. Энэ үед сэлмэн хөлт гарч ирээд Валентинд цаг ожиж өгч байна. Эргээд хүмүүс зодтолдож эхэллээ. X-ийн ээж заазуур аваад хаалгаа балваж байна. Сэлмэн хөлттэй ан ман үзэж байна. Сайн ч тулдаг юм байна. Энэ хооронд хүмүүс бараг нэгнээ устгаж дууслаа. Тэгээд сэлмэн хөлт X-ийн хоёр галзуу ганц агаар дээр үсрэхэд манай хүн гутлынхаа үзүүрийн гутгаар зүсээд өнгөрлөө. Худганы үзүүрд үхлийн аюултай хор байдаг юм байна. Нөгөө талд X-ийн ээж хаалгаар бараг орж байна. X сэлмэн хөлтийн хөлийг аваад Валентинд зоож орхилоо. Тэрч гараад татан доош унлаа. Арайч хүмүүс нэг нэгнээ алчсангүй. Даалгавар амжилттай биеллээ. Тэгээд манай хүн шампань аваад Шведийн хатан руу яарлаа. Хатанч дэлхийг аварчихсан бол тэгээд чи орж ирэх гэж байна уу? Тийм ээ. Би орно. Мерлин хаалгыг онгоолгоод өг. Баярлаа. Чи босс шүү Мерлин. Гэт кино маань дууслаа.